Манай цагдаагийн хэлтээс онц аюултай гэмт хэрэгтнийг орон даяар эрен сурвалжилж байна. Уг этгээд маань 30 иргэм насны онц аюултай гэмт хэрэгтэн манай Баян зүрхтүүгийн цагдаагийн 2 дугаар хэлтсээр эрэгүйсэн шалгагдаж байгаа юм этгээд байгаа. Ер нь хэрэгтний одоо онцлог шинж тэмдэг нь ямар юм бол? Онцлог шинж тэмдэг гэх юм бол одоо нүүрэндээ ямар нэгэн тийм шарх сорив бол байхгүй. Гэхдээ намхан нуруутай нэг тийм гүйлгэнсэн гүйсэн харцтай хүний өөдөөс ихсэлж харж чаддаггүй. Хүнээс зочинтгой ар нуруунд нь ч юм ойрхон очихоор хүнээс тэгж зочоод идэг үргээд идэг нэг тиймэрхүү зан характерны маш онц ноцтой гэмт хэрэгтэн байгаа. Хүй, дэлгүүнэ. Чи юу хийж байгаа юм бэ? Дууландаа явж байна. Надтай тоглож болохгүй юм уу? Болохгүй. Миний зүг надад жоохон хүндтэй байна. Эсвэл чи барай явах юм уу? Миний зүг ч гэсэн үнд штэ. Юуг нь энэ үед чинь нөгөөд барьж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Охтууд ч хүчсүүлтэй штэ. Чи өөрөө л үрээ явчихвал да. Чи чинь хүчтэй үсттэй. Чи намайг доромжлоод байгаа юм уу? Яй! Реген хараа. За баярлалаа хөөмөл. Зүгээр хаа. Ямар сайн хөвгт вэ чи цаата. Одоо үед ер нь одоо хүн ер нь ингэж туслах нь байхгүй. Хажуугаар нь айгууд ер нь төслөө нудраад гарна шүү. Баярлалаа миний хөө. Зүгээр. Хорн муу юм. Тэгж. За энэ багтана. Ингээл ч юм уу хийв. Тэгээ. Ингээд ихтэйхэн. Тавьчих юм аа. За баярлалаа хөөмөл. Би чаав нэг харсан царай байгаад. Гэтэл ч одоо манай байрны хүүхэд бол биш л байна да. Энэ танай байр нэг биш. Би энэ зүгээр энэ найзынхаар ирчээд гарч байгаа хүн баггүй юу? Тийм. Гэнэ ойрмогх нь харсан царай байна да. Ойрмогхоо. Түрүүн тэр дэлгүүр дотор тааруу. Би дэлгүүр чи ороод гарсан юм да. Үгүй дэлгүүрт харагдаг бол. Тийм. Тэгтээ би таныг харахаар таач гэсэн бас харсан царай харагдаад их юм. Таньдаг хүн шиг. Тийм. За чи өдөр явж байсан хоёр үнийг ер нь олж харж байсан юм байна. За тийм юм. Их танил байгаад чи харна. Чи сая юу вэ? Үгүй ахын манай нутгийнхаа ингэж уулгаалддаг юм аа. Зулч. Тий. Манай нутгийнхан ч бас ингэж ярьдаг байхгүй юу? Тийм үү. Чи манай нутгийн хүүхдүүд ээ. Тэгээд та манай нутгийн ах нь биш. Тэгээд энийг таниад. Та ч хангаа нутг уу? Хангаа нутг. Тийм байна. Мэддэг. Хангаа нутгийн улсууд ингэж юм да. Манай нутгийн зүгээр яачгүй бүр яг зөрч. Тэгин. Бүр амны уншлаг болчтой байна л шүү дээ. Энэ хүний ер нь өсч тойрноход энэ эцэг ихийн хүмүүжил. За энэ нутаг усны онцлог гэж ер нь хүнд их нөлөөлдөг байхаа. Тийш нахаа. Өстой тэгэлгүй байх уу? Та нэг нутгийн маань ахуудаа таньдаг царай байгаа гэсэн байна шүү дээ. Чи тэгээ. Манай нутгийн одоо хинийх нь хөөхт байна. Та нөгөө ургийн овгийн асууж юу аав ууийн асуу. Аав чинь юм. Аав нөгөө ногоорсон. Ногоо нэг хөөхт юм уу? Тийш манай аав гэж очин ногоо ногоорсон гэж аавгаа тэгж хэлж болтгоо. Аавгаа тэгж хамаагүй ярьж болсон юм уу? Яа үмэр. Та тэгэхээр ч манай аавыг таньдаг байх нэ. Мэдгүй яах юм бэ? Манай хаваа. Тэгээ. Манай дараа. Гахтаа ордог. Айсаа. Энэ давхаа. Зүгчгүй. Эхнэр, зочин ирсэн шүү. Насаард минь насаард. Яах гинэ? Гэвч энэ хараач. Орчны үүдэнд би сая таарлаа. За. Манай нутгийн ногоон дансрангийн хүү. Тийм үү? Сайн уу?
Яан одоо тааралд бол танихгүй нэ штэ эн чинь. Гэхдээ нэг хотод орж ирээд удсан хүү байгаа гэдээсэн. Тэгсэн чинь энэ байсан байж тээ. За. Сая гадаа бүрийн тор задарж унаад хамаг юм газраар нэг тараад. Тэгжээж энэ үтээр танилцлаа штэ. За энэ мөхөд төв утсан. Тортой юм аа. За. Үгүй яана ямар том хүүхдүүд ясна том болчихно тийм ээ. Танихаа хагаад гэрсэн. За ороо юм нөхөө. Яач. Яс юм хөө? Яс. Зүгээр ард зогсгож явах юу гэдэг вэ? Тэгээд таныг ард зогсгоор л. Тэгээ штэ одоо ч. Хулгайч штэ хүний ард зогсдог нь юу вэ? Хин? Чи. Би хулгайч юм уу? Гэхдээ харин тэгээд хүний ард зогсохоор хүн тэгж дотно штэ. Яг ард нь хурж ирчээд ингээд яах гэдэг хармаа хотыг хоослох гэдэг юм яах гэдэг юм ч одоо хулгайч царайлаа чи чинь хүний ард зогсох муухай юм. Чи юу болоод өнөөдөр юм хулгайч гэдэг юм? Үгүй чи ямар хүний ард зогсон хулгайч байдаг юм уу? Тэгэхгүй яах юм. Ер нь ч тэгээ чи энэ зочныхоо урд нь зогсож угтаж ор ингээд цай өдөө баринухаас биш ард нь зогсчоод яах гэдэг одоо ард дагснаас нь цохиж унах гэдэг байгаа юм. Эвгүй яах галтгооноос ингэж ирээд доогуур нүлхэд өөдөөс харах юм уу? Хулгайч ахтай чи нутгийн хүний хүүхдээ дэргээд хулгайч гэж юм. Зүгээр хамгийн муухай та хулгайч. Хүний ар өрөөр нь тий. За зүгээр. Муухайгүй яах вэ муухай. За Зүгээр гэж. Тий. Яна мэдээ ихэвгүй идэх үү ард чинь зогсглоо. Яг жоо эвгүй идэх юм а гэж. Хүн ч ер нь ардаа нүд байхгүй шүү дээ. Ард ингээд хурж ирээд хүн юм хийгээд байвал яах гэж байгаа. Энэ ч бас эвгүй залгүй шүү. Эвгүй. За тийшээ сум. Цаа чүү. Чи хүний хулгайч ахтай яах вэ? Хүний ард битгий зогсч бай чи ер нь. Ямар мухай эвгүй бай салгач юм. За миний хөсөө. Энэ авгаа хөөхнүүд гэж нэг баалаа. Энэ сайхан идэв шүү. Тийм ах. Хатуухан их сайн. Одоо манайхан бүгд энэ манай дотоодын үйлдвэр шүү дээ. За тийм үү. Манай монголчууд одоо л нэг юмыг сайхан хийж сурж байна да. Минь хэдэ. Ой. Яа тэгэхээр их чи дахиад араас нь дуудчихлаа. Цай уух уу, жуус уух уу, кола уух уу? Цай ууч. Цай юу? Гэхдээ чи нэг монгол хүн байна да. Эхлээд ирсэн зочинтой нэг сайхан аагта халуун цайгаа өгөөтгөч. Хулгайч ахтай. За тэгээд хотод ирээд ер нь хутсан уу? Ховоо хэдэн жилийн өмнө чамайг орж ирлээ гэж сонсч ирсэн шүү. Тэгсэн. Энэ зүүн утгаараа явсан уу? Гэхдээ тэр зуншлаг их сайхан гарсан гэдээ манайхан шоу гэж хэлээ. Бороо хуур ихтэй, газрын гарцсан их сайхан болсон гэж. Энэ зам явъя гэж бодоод ерөөс чаддаг. Ажил ихтэй болохоор амжихгүй. За ирэх зам ах нь явъя гэж бодож байна. Муу аавтаа чинь ээжтэй чинь уулзъя. Муу ногоон дансрантайгаа нэг уулзад нэг сайхан яриа өөрөө дилгээд гэж бодох юм байна шүү дээ. За цаа. За Ховцоноор тайлахгүй юм хөө? За тайлнаа гэж. За. Жимшэд. За. Хөр юм уу аавч нь. Ихэл бүр Хан тийм ээ. Тэгээ ажил явдлыг сайхан болсон. Олон хүний тустай мэр тэгээ болцсон. Юу? Яадаг юм бэ? Ногоон дансран маань өнгөрч юу? Хизээ Цаач. Хөөе би илжсэн нэг хэд хоногийн өмнө нэг сумын авах гэж байна гэд. Тэгээ хөр ажил ихтэй байна. Харин тийм. Юу гэх Тэр ажил нь. Тэр аан ажил нь. сумын хаа юу? Тий. Баяр наадмын хоо ярьдаг юм уу? Тий. Зүр хал хэлгээ хийх юм а чи ч бүр одоо. Хайхтай хүн. Би саяхан ярьжсэн та ногоон дансран хөөрхий их ятрангуй ярьж байна. Сумын ой болох гол ажил ихтэй ярьж байна. Мөнхрөн. Яста. Амны эдгэр мөнхрөн дөө мó аавч. Их ядарсан аав яг өөрөө зөвхөн байгуулсан шүү дээ. Тийм бахаа. Бүр ажил ихтэй юм байна. Чин тайлан тооцоо юм хүм барина гэ бүр ямар айхтар юм бэ гэ. Гү бүр одоо бүр хайлаа саяр. Одоо ингэж өнгөрчтэй багтаа л гэж. Тэгээ болсон тэрээ сайхан. За. Энэ юу? Жуус. Жимс ит. Хинад цаг гой цаг юм аа. Ийм цаг юу ямар үнэтэй бахаа? Хэмтвэ. Энэ одоо манай хүүхдүүд л авч өгсөн. За. За чи тэгээд ээж аавлуугаа одоо хотоос юм авч өгч явуул чадчихна уу? Яах вэ тэгэл.
Одоо тэгээ та нараас ч юм гордохоосоо илүүтэй цаадуулчин л өөртөөгаа жаалжуул юм ал та нар л илүүчилж байгаа үсттэй хөрх. За даарга л тийм тий. Сайн байна. Манай хүргэн. Сүрхий болчээ юу хөвч. Нийтдээ хотод ирээд удаж байгаа юм чинь энэ ногоо цагааг бол сайн эднэцтэй. Амрын ногоо цагаа ах. Бид нар чинь тэгээд шар будаа цугтаатай өгсөн л та. Шар будаа. Одоо бас тэг шар будаа иддэг хүн байна. Чи юм илбэг болцсон ийм сайхан цагт одоо тэгэл чи шар будаа л идээд яваад хэрэггүй. Бидний үед чинь юм ховор байсан ч гэсэн манайс ч одоо шар удаа тоож иддэггүй л байж тээ. Гэхдээ тэгэл зуны дэлгэр цагт чинь ааруул, өрөм, хурууд тараглал идээд явна. За тэгэл мах идмээр санагдаад байна. Хаа нэг хүндтэй зочин ирэхээр нэг хон төхөөрөд 5 цолын шөл хөлсөө гаргаад нэг ууж иддэгсэн. Үнэ. Гэтэ ер нь шар будаа их зүгээр л дээ илчлэг сайтай шүү дээ. Ер нь их. Тий. Одоо зуны халуунд бол бүр идүүлэх сайхан сэрүүн чанартай тийм ээ. Тий. Одоо бодлоо бид нар ч одоо жилд нутагтаа нэг л очиж шít. Очингууд л хөдөөнийхэн чи яадгүй. Бидний чи хараад хойно төхөөрөл хамаг байдгаа барьдаг шít. Тэгэл хөдөөнийхэн цав муутай яг уу шөл буцалгаал шөлөнд нь бодоо хайж өгөл. Бид нар чи бүр амаа олохгүй хөсөө гоожул тэгж идчихэж байгаа юм чи. Тийм шүү дээ. 5 цул бол бүр их сайн. 5 цул ч одоо хүний биед байгаа кальцийг их нөхдөг шүү дээ. Тийм үү? Дотор мах чи кальц нөхөн. Одоо жишээлбэл одоо 5 цулд байгаа өтөр гүзээ вэ? Гүзээ идэх юм бол одоо тэр сахарын шижинтэй, чихрийн шижинтэй үүсэх тэр сахар буулгана. Гүзээ чи маш сайн байхгүй юу? Оо тий. 5 цул чи авах юм би. Тэгтээ бас дотор махны өөх тос бас их хамаагүй хийхгүй шүү дээ. Тий. Хөрөөлөх хэрэгтэй. Ер нь хаяада тэгвэл хоолндоо 5 цул хийж илэмээр юм байна. Тийм ээ? Үгүй. Их чи надад юм чи яачих. Яач? Гомжин мултарч үгүй. Бараа тэргүй. Уудлах гоё чамин идэв шүү дээ. Үнтэй. Тэгм энэ хосоо. Хосоос юм. Тийм бэ. Асара энэ харин нэг жоохон төгжөө санан болоод байгаа. Би энийг засуулах гээд дархан дээр авчиж өгсөн чинь орхиж явахасаа санаа зов. Айгуул бол янз бүрийн хүний гар орчин тийм ээ. Сарц марцад юм хийчдэг гэсэн гэдэг. Тэгвэл гоо дархан мархаа орж яах вэ? Төгжөө зэрэг бол би ч янзалж штэ. Тийм үү? Ой тэгээ чи миний дөө. Йоо. Чи хоёртой ямар хукааш. Яач вэ? Би наадах янзлаад өгөө. Чи юу? Тий. Чамд өгөөд одоо тэгээ засарх уу? Айгууд замдаа явж байгаад нэг нь хаяна. Тэгээ би ч одоо яса хуруугаар хоосрд юм байгаа үстэй энэ чи. Тэгин. Энэ нэг юм чи явж байгаа л айгууд бол хайчаал гүлдээгээл ороод ирж мэдэх нөхөр шүү те. Тэгээд ч ер нь эний чинь бас их нарийн гарын урд үйтэй бас дархан дөгмөр юм биш үү? Тий. Ер нь ийм алт мөнгөний дарханд хамаагүй газар таньж мэдхгүй юм өгөөд юм. Үнтэй чулуунуудыг хуурамчаар солиод нөгөө нэг гадна үнтэй байсан манитыг нь хуурамчаар бүрээд өгчдөг байхгүй. Аюугүй аюултай шүү дээ. Хамаагүй тэгж болохгүй үнтэй цайт юм. Хайр юм бол чиний авч занцуул гэж юу ах вэ? Тийм ээ? Одоо манай дансрангийн хөгд сөрхий амьдралын ухаантай хөө шүү. Ээж аваа бид нар нэг намаа нэг 7 илүү 8-тай байхад эднийд нэг очиж исэн тий бөөнөрөө. Тийм шүү. Тэгэхэд байна шүү дээ. Би энэтэй тоглолдог байсан. Тэг ингээ одоо ингээд хараад тахад энэ багийн төрхнөөс шал өөр харагдаад тах юм. Тийм байна уу? Тийм байна. Гой. Юу манай хөдөөнийхэн чирэн тэгээд их төгшөрдөг хүмүүс шүү дээ. Бидний нэг хүүхэд дансрангийн аль нь нэлээ хой нийгэм бүр нэг морин чиргүүлдээд нэг дөрөөндөө чиргүүлдээл тэгэл нэг улаан нүрээр шорон дээгүүр нэг ингээд зулга татаад нэг явсан шүү. Би шүү дээ. Тийм шүү дээ би. Халгаа малгаан дэгөр туучаа нүүр чүр авах юм болсон байхгүй юу? Тэг хаваа гайгүй шүү. Тийм шүү дээ. Одоо идэгчээд байгаа нэг л дээ. Тий.
бууз сайхан байна шүү. Сайхан бууз. Наашаа гардаг нөхөө. Ид. Тэгээ. Хөрлөөстэй энэ бууз хөрлөө. Та нар бууз айцгээ. За. Таалагдсан юм байна. Сайхан. Ингэж гэрээ хоол идэггүй сайхан бай. Аргагүй гэр орноос хол байх тэгэлгүй яа. Харин тий. Үлсгөр ийж хол хийж байгаараа мэдөө. Тэгнэ. Хой. Манай нөгөө занхаа байгаа юу? Занхаа нөө? Юу занхаа гэж? Занхаа. Яагаад нөгөө манай занхаа? Яа нөгөө аавынх нь нэг найз занхаа гэдэг. Том толгой занхаа ах уу? Үгүй ээ. Жижиг толгой занхаа. Тийш дээ. Байлгүй яах вэ? Бага. Гүч одоо данхаа ингэ сая хэнийг яриад байгаа. Гүг би нөгөө нэг занхааныг чинь данхаа гэдээ андуурчихгүй. Тэрээс манай нутар чинь данхаа гэж байхгүй шүү дээ. Тий? Баахгүй би бодлохгүй юу? Чамайг данхаа гэж юу байх? Би харин занхааныг чинь данхаа гэж ойлгоод байхгүй да. Тий. Ямар сонир нэртэй хүмүүс. Нол хаашаа вэ гэж. Юу уул нь энд бас байгаа. Гэтэ дээшээ 2 давхарлаа орчих юм нөхөө. За. Чад хүүхдэд хоол өгчөөл загнаад ах юм чинь. Тий дээшээгээ. Хөөе. Энэ нэг зургатаар 90 сурлагч жана гэдэг нэг юм хулгайчин зураг гараад ирсэн байхгүй юу? Тэр аюу төстэй. Энэ яг мөн баха. За чи одоо юу яриад байгаа? Хэзээ өглөө чи нэг хулгайч юм мэддэг болчоо. За чи нөхөртөө итгэх юм уу? Энэ хүнд итгэх юм уу? За болоод үгүй. Битээ тэгж хүнийг муугар бодчих заяа. Үгүй энэ чинь гэнт хэрэгтний чинь шинж тэмдэг бүх юм илрээд дээ шүү дээ. Бүх юм таагаад байна. Хулгайч хүн ямар байдгийг би сая харлаач тань чинь. Нүд амгүйгээ. Үгүй яах вэ? Хөдөөний л хүн байгаа зү чи. Яах гэж хүнийг ингэж муугаар боддгийг. Тийш. Үгүй чи одоо аавынхаа нутгийн хүнийг хулгайч зэлгэж хэрэн дуудаад тахтай яадаг юм. Ер нь нэг тийм гачин галзуу солиотой юм шиг юм ярих болооч. Хийх ажилгүй өдөр чинь зураг түцээр гад на толгой чи юмтаа болж байгаа хаа хүмүүс. Үгүй энэ зурагтаар хулгайч хүний бүх шинж тэмдгийг ингэж таньж болно гэдээ гарсан байхгүй юу да. Энэ хүн чинь харваас бүх шинж тэмдэг нь илрээд дээ штэ. Хулгайч хүн байна. Йоо ядаргаатай хүүхдээ чи зүгээр ахтал муу ёрын юм ярьж хүн хямраагаад ах ёо Чи вэ штэ. Хүнийг ингэж гаднах байдал төрхийг харж энэ тийм хүн байна, ийм хүн байна гэж дүгнж ярьдаг болов. Ямар хаашаа юм чи? Энд чинь манай нутгийн хүний хүүхэд. Би өөрөө таньж мэдээд уулзаж уулзраад нутгийнхаа сонинг сонсох гэж гэртээ урьж авчирсан юм. Муу хүнгийн шүү. Муу хүн гэвэл харин чи л ёстой муу хүн байх шүү. Анх чи яасан манай энэ гэрт? Ганцхан сар болчоод нүүгээд явнаа л гэж хэлсэн. Одоо хар 6 сар болоход нүүгээгүй л байж байна. Хүнийг хэлж яхаар чи ер нь өөрийгөө бодож үзмээ. За яасан чи? Бас гомдсон уу? Гүлтийчээд энэ байж байгааг нь. хаал гомдчихлоо шүү дээ хараа. Та болооч тий. Өөрөө юу хийж байгаа юм бэ? Би сая нойл хайчаад иш ороод ирэхгүй юу? Нойл орох гэж хүн яхаар энд юм ухаа гэж тий. Халгаач. Ашир. Яасан. Чи яа. Би яасан. Би аль түрүүнээс хойш чам ажиглаад байх шүү заяа. Би харин таныг бас ажиглаад л байгаа. Яа. Тэг чи юу гэдэг вэ? Юу гэж вэ? Халгаач их гэдэг. Гүү. Гүү. Үүнээс хойш олон талын юм яриад энэ төрөнгөр шинжилээд ивэл на эрүүгч хуг цохих шүү мэдөө. За. Ойлгосон? За. За одоо очлоо. Цаах уу? Би сая утас. Алга.
Яасан мэх үү? Энэ цаа стенэр жаяглж байна гэж байна. Сайхан цай гэдэг юм уу? Сайхан цай. Би ч одоо нутагта хоо шиг цай чандгаар алдартай шүү дээ. Нэг аяг цоо идэж байгаа юм шиг юм байна. Нэрэлтгэлгүй цай ууж аваа. Хөлсөө гартлуу. Ирээ цай ууж байгаараа мэдүү. Тэгээ юм шүү дээ. Маягтай байна. За, аль мэдцээ. За. Энэ манай ах уу нэг манай нутгийн нэг ахуйтыг адилаар гэдэг юм да. Ахнаас ирээч. Та нэг хардаа манай нутг яг нэг юм ах байдаг да. Би бүр яг их ойрхон байгаа нэр нь орж ирэхгүй байна. Манай энэ ч одоо гүлдийчээд тэр та нэг хардаа хинтээ. Тэгээ манай нутагт нэг юм царайдаг хүн байдаг да. Мэдхгүй юм. Төс орж ирэхгүй шүү. Надад бол яг төстэй байгаа шүү нэг хүнтэй. Ах бол яг энэ цагаан цай байна. Юуны? Хүй. Цайсан нэртэй байна. Юуны? Ирж ууж Алан шүү. Юугээд таам би энэ? Юу яриад байгаа вэ? Мэдгүй юугээд таам юм. Ажим нэхэд байгаа юм биш үү? Ажим нэг. Шинэ ажим. Үүш. Чи яачаад байгаа юм би? Та нар ч одоо хүн ирсэн байхад нэг артайхан байгаа ч. Сайн байцгаана уу? Ямар хүн тийм бэ? Гадаа чи юу болоо вэ? Манай орчны үүдэн чинь бөө машин бөө цагдаа болсон байх юм. Харин Хэрэг гасан байх таа. Цагдаа. Ахаач гэнэ. чи хайчихсан юм. Цагтаг цаа уу гэж хэлээ. Яах юм би? Та өөрөө цаа уу. юу яриад байгаа юм бэ? За битэд юм яриад. Одоо энэ хавийн бүх цагтаа гэртээ ор цайлах уу? Яста. Хямармаар юм ярьдаг хөгч нэр. За танилц. Манай бага охин совд гэрэл. За. Энэ манай Цагтаа. За дүүгэр. телевизийн нэвтрүүлэг хийдэг хүүхэд байгаа. Тийм үү. Дүүгэр. Сов гэрэл. Яасан ч хөрхий. Нөгөө нэг юм реклам юм дээр гардаг ш нэг модель зэдэлгээ завгаар хүмүүстэй хүмүүс яг л тэр шиг харагдаж шүү дээ. Хүмүүс харин тэгээд байт юм уу? Чи юу миний дөө суугаад цай маа. Михо альмаас ид. Ахын сая уугаагүй юм биш чи. Тий. Яасан ч хөрх юм. Гигийн дарих юм. Аавынх нь нутгийн хүүхэд байгаа. Эднэр ч бараг мэдэхгүй дээ. Одоо ногоон дансран гэж хүний хүүхэд байхгүй юу? Энэ хөрхөнд бол ээжих байх. За залуу усан сайхан танилц. Тэгнэ гэж. Инхий. Нацгалаар нүдэнд хүүтэн царай таагүй. Дээрм чи хулгаач юм байхгүй юу? Тэг энэ юу хийж байгаа юм? Аав харин сая шалтны годомжинд зүгээр явж сантыг дагуулж орж ирээд манай нутгийн хүүхэд байна. Харваас нутгийн хүүхэд мөхөд манай нутгийн ногоон хэний хүүхэд мөхөд ч юм уу балаараа цайлж дайлаад бүр ямар балаа юм ба дандаа охтуудтай юм байж таньж мэдгүй хүн дагуулж орж ирээд ямар хаашаа сая яасан гэж. Яасан. Нөгөөч чинь дээшээ гарч бийцнийг алгуулчихгүй. За би хойноос нь дагааж орж ирээд энэ өрөөгөр шагаахгүй. Тэгсэн чинь энэ цус шуул онгоолгоо гэж штэ. Үнийг үү? Тий. Тэгээд та яасан? Зүгээр өгч юм уу? Гүг би тэр чи надаа юу хийж байгаа гэсэн чинь нөгөөч намайг цаанд чаваад чахаад тэгээд миний игмиг хуулна гэж. За. Миний эрүүг заана гин. За. Тэгээд цэйлгэр гэдэг шиг үлээ. Таны нүд чи юм шүү. Яа, тэр цэйлгэр чи ухаана гэж. Энэ юу ямар даварцсан би одоо надад ч. Гүгүүлээд яа болохгүй чи алуулна. Яагаад чи алуулна? Чи тэр гар марыг харсан уу? Амар том нудрагтай мэл. Юус төмөр нудрага. Амар юм уу? Амар. Яах вэ? Чи төрөл яагаш дийлхэр юм бэлээ. Яах вэ? Биш. Хоёлаа ингэ зэ. Ямар ч үсэн. Одоо ингэж харж хагаад нэг үгээд сэмэрхэн гүгээд цагтаа дуудъя. За. Эсвэл хоёлаа эндээ эвтэйг харгалж хагаад энд гэрээс ямар ч гаргая. Юу ч гэсэн хоёлаа ажиглая. За, байдлыг харъя. За. Хөш. Яасан бэ? Би байж яах вэ? Юу гэсэн үг юм бэ? Явъя. Ойлгомжтой юм шиг.
Аав нэрлээ. Аав хүүдээ зангаа авлаа. Зангаа юу? Ийм гой зангаа. Би энэ зангаа зүүхгүй. Яаж байгаа миний хүү яасан юм? Шээлч намаа харуулж өгдөгөөд шүү дээ. Тэр муу охин бас дахиад миний хүүг зангаагаар надад харвсан уу? Гэхдээ чи ч одоо миний хөө. Ир хүн байж яахлаараа тэр нэг охин байнга дээрлэх хүлж идэв. Тэр чи гэлс мас татчихад байгаа юм чинь. Аав нуг нь хүүдээ Тодооны урлаг зааж өгөхгүй бай гэж бодсон юм байхгүй? Болохгүй юм байна л да. Тэ золтооны урлаг мэддэг юм уу? Бодлого яадгийн аав нь ахлах сургуульд байх та компүүгээр хичээлж байлаа штэ. Компүүгээр. Компүү. Энэ бол Шавлины сүмийн шилдэг арга. Нэг харах уу? Харъя. Дэлхийн хүчийг бүгднийг өөр дөрөө төвлөрүүлж авчраа. Ком. Ийм жүүсийн. Аав сан гартаа оруулаг болохоор болохгүй байгаа байхгүй. Тэгтээ сан хичээллэх юм бол компүү бол өрсөлдөгчөө дийлэх хамгийн шилдэг арга. Мэдв? Аавнахад харуулъя. Өдөөс хүн дайрлаа. Хүнийхээ анхаарлыг хамгийн гол нь сарниулж өгөх ёстой. Гар руу хараарай минь хүү. Гар руу харж байгаарай. Яа! Кум! Тэр юм дөгч ш та. Кум! Ингэж аргалах ёстой байхгүй. Дахиад 3 хот хэд өрөөд ирэх юм бол ка. Дээрээс ирэх юм бол ка. Араас ирэх юм бол ка. Уртаас ирэх юм бол ка. Янз бүр түүнийг харж. Ка! Кум! Ингэ. Заочлаа минь хөө. Ингэж харгална мэдөө. Ер нь бол өрсөлдөгч хамгийн сайн дараах арга бол компо. Мишель охиныг миний хөрөө дайрлаа гэж бодъё. Анхаарал хандж байгаарай. Би Мишель шүү заяа. За. Миний хүүг татах гад орж ирлээ. Попо! Янци. Yes, энэ болчихш үнэхээр. Ястаа сайн байна. Шид чамтай. Шид. Танах ч одоо хэдүүлээ байна. Мархан уу? 5 билүү 6 билүү. Ногоон дансрч ер намайг утгах юм бол их хэрт айлгэр болсон хүн шүү. Тэгсэн баг. Тий, манай хүн чи их хэрт айлгэр болсон юм. Гэхдээ би нэг 3 жаахантай байхад л нэг нутгаатаа очиж исэн юм аа. Гэхдээ дараа нь нэлээд хэдэн жилийн дараа л очиход 5 билүү 6 хүүхдтэй болцсон гэж яддаг. Бид нар эцэгхээс 5 л да. 5. Тийм байх. Тий. Юу вэ? 6 юм шүү. 6 юм шүү. Гэхдээ намайг нэг очиход бүр 5 хүүтэй. Сүүлийнх нь дараагийнх нь нэг охинтой боллоо. 6 дахь нь охин гэд нэрээ нэг тийм юм ярьжсэн санагдчихэв. Тэгэхэд манайх 4 охинтой байсан. Бид нар чинь жоохон л та. Тэгэхэд хэлжсэн цаадах ч бас их тоглоо. Одоо нэг төрөөт тэгэх юм бол манай 5 хүүтэй адилхан чи 5 охинтой болноо гэж бид хоёр маазарч ирсэн байхгүй юу? 6 баха. Манай авч хөгжилтэй л доо. Тийштэй зургуулаа штий. Би удаа бодъё доо. Тэр. Тийм зургуулаа байхгүй яадгийг. Том ах чи бүр хөдөө гараа явцсан тэр хүний ч бүр тас орхицсан биш. 6. Тийм зургуулаа юм байна. Тий. Хань. За чи тэгээ одоо манай гэр орныг мэдж авлаа штэ. Тэгээ энийг бүр найс цаашаа явахдаа ахихаараа орж иржээ. Тэгэлгүй яах байх юм одоо. Тий. Одоо холбоотой байна уу? Янда! Ой. Хөөе. Энэ билетийн чуцтай штэ. Чи уцаа тэр дээр тавьчаа өөрөө доор юу хийгээд байгаа юм бэ? За бүр таг марччих. Яаралтай юм шиг байна. Ахын дэшегараа уцаар ярьчаад хөрөөд ирээ. За миний хөө юм яриа сууж. За. Бай. Хайр уцаар. Уцаар. Чи танаас юу гэдэг? За.
Юм яри. За. Миний дүүцэн 2 дугаар курс гэв. Цаа өгсөн үү? Оо. Цаа. Хой. Одоо 4 жил сурдаг гэсэн үү тийм? Тийм. Одоо дахиад 2 жил байх шиг бас тийм. Одоо тэг болцсон их явах юм уу? Үгүй. Одоо сургуулийн эрхчүүд ч одоо бүгд цохруулж тарах нь. Үгүй. Тэг яг тийм хөрх өхнийг болж харж болцсон дутхгүй. Ястаа харлага муу залуучууд биш. Би чамд гоё илб үзүүлэхгүй. Илб үү? Ямар илб? Ийм зүрийн илб байж тээ. Илб гэдэг чинь одоо ингэж илж таалах, илбэх, илж алга болгох гэдэг гэсэн утгатай тийм үгнээс одоо гаралтай байхгүй юу? Одоо янз бүрийн илб чинь одоо нэг юм хийлэхэд үзэж байгаа зурагч байхгүй ч. Нэг юм хийгээл танаа гэрээ нэг юм байхгүй болоод гарцсан алгуулаад яавал өөр ороод байж хэлбэртэй. Тийм илб хийж бол. Гэтэ яг заавал тийм хүнд илб хийгээд аюу тийм амархан илб. Чи дараа сурах хүртэл аюу амархан заа. За миний өрхөнд ч ашиглаж. Шараа. За. За нашаараа. Болцсон уу? Болцсон. За. Дэн долоо. Аха. Чи дундалгүй байна хөдөлж. Хөдөлж. Сал. Нийлээ. Оо хиндэл болчихно. Айгу ингийн шил. Амархан илб үстэй. Тэ зүгээр үү? Зүгээр штэ энэ. Тавнаа. Цогтоо. Мянга. Миний 11 мунагчлаа аваад өгөөч. Йоо, гайгүй. Миний 11 мөнгө авчлаа. Ай наадах чинь чамаа гэж цааш. Энэ даавар. Цаг болчихлоо. Баруун тийшээ. Цогтоо. Чи сонгорлыг зодоод байна шүү дээ. Хош. Хүүхэд залуу байна. Хош. Чи хүүхдүүрөө чадахгүй аа? Чи яаж байгаа чи? Хош. Энэ хош. Энэ хэрэг сурлагч байгаа хулгайч байхгүй юу? Цагдаад уу? Юу болоод байна? Хай чамаа чи. Цагдаад уу? Байж чи. Юу цагдаа? Наа юу? Ирэн сурлагч байгаа хулгайч манай гэрч байгаа тайна. Сая энэ сувдлыг зодсон. Би гасан юм аа. Яа чамаа зодоод исэн биз дээ. Үгүй. Чи гахааны гаргаж өгсөн шүү дээ. Баярлалаа миний хөө. Би аваад гахаад өгөхгүйсэн биз дээ. Чиний юмс аваа заа юу. Гайгүй чи хүнзгийн авсаг аваа заа. Заха. Дүүн ч ингэж явъя да. Хүүе. Миний дөө. Хөөе хаа. Эний байж байгааг нь хартаа гүлдээчээд. Гү чи яаж байгаа юм? Зүгээр байсан нутгийн хүүхдийг одоо тэгээд хардад сэрдээд хашгичаад хулгаач. Тэгээд чи хүүхэд гомдоогоо гаргачлаа. Нутгийн хүүхдийг гомдоогоо явуулчлаа. Одоо ногоон дансрынгийнхаа царайг яаж гарнаа? Үе аваа. Ээж тэр чин муу хүн байхгүй юу да. Өдөр манай өрөөнд орж ирээд манай өрөөг нэгжээд юм хайгаад исэн байхгүй. Тэгээ би яаж байгаа гэсэн чинь намайг бүр алхаж ирсэн шүү дээ. Би тэг худлаа яриад чи. Яасан ичдгүй мо худалч юмд юм бэ? Зүгээр сэтгэлээрээ байгаа хүүхдийг хардаж сэрдсээр байгаа хөөгөө гаргаж байгаа байхгүй юу? Одоо би яаж энэ 100 нутаг усандаа очиод анти царай харнаа? Жижигхэн газар ш. Одоо очиод нутгийн хүмүүс ганц хэллээ бүх нутгаараа бит хоёрыг үзэн яддаг. Яаж байгаа бэ? Цогтоо миний хүү чийч гэсэн чи. Үчи адуу үрэхэд илжиг дэржигний хүчээр чи одоо энийг дагаад балтганаад тахтаа яах вэ дээ? Чамд хит хэлэх гэсэн юм бэ? Гүн чин хулгайч биш ээ. Манай нутгийн хүүхэд
Нутгийн хүүхэд гэж хэлсэн. Гээ аава энэ чинь өглөө зурагтаар эрийн сургууль Чи битгий худлаа яриад дээ түрүүнээс хойш. Үгүй энэ юу болцоогоод Сайн байхгүй. Гэхдээ нутгийн хүүхдийг одоо бүр гондоогоо гаргаа. Аав. Та нөгөө нэг энэ нутгийнхаа хүүхдэд дугур илүү дүгэр илүү тэрэндээ машин өгсөн юм уу? Тэгсэн дүгэр. Ийм бай. Юу яасан гинэ? Тий таны машиныг унаа сая хөдөлсөн шүү дээ. Яхаараа тэгдгийг. Хүү. би хэлээ үстэй. Хулгайч байна гэдэг ахчих. Өөрсдөө бүгдээр намайг тоохгүй гадсан. Өчигдөр манай өвөө машинаа хулгаад алдаад тэгээ гэрт бөөн цартаа магтаад бөө юм болсон шүү. Би өнөөдөр чиний зүгч өгөхгүй мэдөө. Яагаад? Эрэгтэй охтууч чи эмэгтэй охтынхаа зүгийг үүрж явах хэрэгтэй байдгийн за. Үгүй гэж. Үрдээ. Юу игээд яа. Сүү бүрээ. Би тэр нэвтрүүлгэнд чинь орохгүй. Стоп. Яриад эхлэе. Чи хажуугаар юу толгойн цоо. Юу толгойн үү? Чин маргааш танай юм би үүдэрстэй битүү хүн орж ирж яахгүй юу? Би зарим нэг хүмүүс шиг тэгж нэрээ худалдаж авдаг хүн биш. Найрлагч нь бөө баяр. Йоо, энэ нэр ингэж ярьдаг. Улаан суурын ингээд гараа хийчихэл яг ингэж өргөөл гацчдаг гин.